За сайн байцгаана уу? Сайхан хаварж иж байна уу? За удаан хугацаагаар бас уулзсангүй тэгээд өнөөдөр эренгүүтэл ерөөсөө ирээд бас ялчгүй энэ урд гараад бас та нартай Бурхны үгийг дамжуулахаар хуваар таарлаа. Тэгээд баяртай байна. Яг тэгээд Бурхан өөрөө үгээ хэлүүлмээр байгаа л бол хэлүүлж байгаа гэж итгээд богино хугацаанд ч гэсэн хичээж эзнээс үгийг сонсож та нартай дамжуулах гэж залбирсаар ирлээ. Тэгээд ард тал түшиг болон залбирдаг бас ах дүүстэй баярлалаа. Тэгээ өнөөдөр эзэн энд ажиллаа хийж байгаа нь угаасаа харагдчихээн. Залбирлаас эхлээд цуглаа эхлэхээс өмнө залбирдаг залбирал, тэгээд дараа нь хөтлж байгаа хүний амаар гарч байгаа үг, магтаалын дуу, магтаал одоо энд миний яг надаар дамжуулах гэж байгаа эзний үг бүгд яг нэг зохиогчийн, нэг эзний, яг нэг одоо найруулагчийн, амьд найруулагчийн бүтээл байна гэж харж байна. Тэр бол та бидний эзэн, гайхамшигтай амьд хүчрэхэг мэрэгэн ухааны эзэн Бурхан байгаа. Тэгээ Бурхан өөрөө ажиллаж байгааг энэ угаасаа би мэдэрч байлаа. Тэгээд одоо ч гэсэн надаар дамжаад энд зорж ирсэн та бүхний минь зүрх сэтгэлийг бас намайг ч гэсэн ярьж байхад ч гэсэн эзэн намайг бас өөрөө сургадаг байгаа. Хамтдаа сурдаг бүгдээрээ. Тэгээд энд сургана гэсэн итгэлтэйгээр ярих гэж байна. Тэгээд өнөөдөр бид 1-2 дугаар Тимот номыг үзээд явж байгаа. Тэгээд одоо бол 2 дугаар Тимот номын 1-р бүлгийн 1 сүүлийн хэдэн ишлэл байна. 15-аас хойш хэдэн ишлэл. Тэгээд дараагийнх нь болохоор 2 дугаар Тимот номын 2-ын 1-ээс 13 дугаар ишлэлийг дуустал. За нэг ийм хэдэн ишлэлээр дамжуулан эзэн та бидний оюун бодол зүрх сэтгэлд өөрийнхөө үгийг хэлхийг хүсэж байна. За тэгээ бүгдээрээ залбираад яг энэ цагийг бидний оюун ухаан зүрх сэтгэлд эзэн амьд эзэн үгээ өгөөд тэр үг нь та бидний амьдрал дээр гарч хэрэгжихийн төлөө залбирая. Бид энд цуглаж байгаа нь гайхамшигтай. Биднийг энд эзэн Бурхан дуудаж цуглуулж байгаа. Нэгэнт цуглаад зориод ирж байгаа юм чинь ирсэн үедээ эзэн та бидэнд яг юу хэлж байгааг маш анхааралтай сонсож, анхаарч бодол санаа зүрх сэтгэлдээ суулгаад тунгааж бодох явдал маш их чухал байгаа. Тунгааж бодсон зүйлээ бид амьдрал дээр яг гэртээ хараад ерөөсөө шууд эндээс гараад явахдаа, энд байхдаа, эндээс гараад явахдаа гэр орондоо ч тэр нийтийн унаан дотор ч тэр өөрийнхөө хувийн машинд явсан ч тэр хаач явсан ажил дээрээ ч хаа байгаа газар дээрээ энэ үгээр амьдрах шаардлагатай байна гэдгийг өнөөгийн нөхцөлд Бурхан та биднээс хүсэж байна. Биднийг Бурхан сайн байна гэж хэлж байгаа. Гэхдээ болоогүй өшөө хөгж, өшөө өөрчлөг, өшөө шинчлэгд гэж уриалж байгаа. Би өмнө бас нэг номлож ирсэн зүйл дээр ярьж ирсэн. Бид нар зогсно гэж байхгүй. Зогсолт гэж юм биднэрт байхгүй. Бас бидний хүрхцэг одоо дууслаа гэдэг юм байхгүй. Энэ амьдрал дээр бид амьд байгаа л бол дуусахгүй. Тийм учраас тийг залбираад энэ цагаа эхлэе. За эзэн Бурхан минь тандаа бид таныхаа өмнө ирээд бид таныг хүндэтгэн магтаж зүрх сэтгэлээсээ магтаалаа өргөлөө. Бас бид таны өмнө ирээд яг таны бидэнд хандан хэлж байгаа үгийг ойлгож ухаарч аваад тэгүүгээр зогсохгүй бид үүнийг яг амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсэж байна. Өнөөдөр яригдсан бүх зүйл, өнөөдрийн залбирал бүгд таны биднийг залбирал гэж шиглүүлж өгсөний дагуу байгаа. Тэгээ бид нийгэмдээ нөлөөлөе гэвэл бид өөрсдөө өөрчлөгдөх шаардлагатай байгаа. Бид хаанч байлаа гэсэн сайн тэмцэлээр тэмцэх шаардлагатай байна эзэн минь. Тэгээ энэ сайн тэмцэлд бид нар ялах шаардлагатай байна. Бид нар уралдаанд төрүүлэх шаардлагатай байна эзэн минь. Эцсийн барианда бид нар яг Паул элч шиг сайн тэмцлэр тэмцлээ, замаа дуусглаа гэж хэлж орохыг хүсэж байна эзэн минь. Тийм учраас та биднийг өөрчилж өгөөч, шинчилж өгөөч. Биднэр дамжуулан та өөрийнхөө амьд хүчрэхэг гайхалтай амьд Бурхан гэдгээ харуулж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За тэгээд 2-р Тимотийн 1-р бүлгийн 15-аас 18 дугаар ишлэлийг дуустал нэг хэсгээ хэдэн ишлэл байгаа. Эхлээд энийг уншийе. Пүүгэл Хермоген гээд Аз аймаг дахь бүх хүн надаас нүүр буруулсныг чи мэднэ. Намайг олонтоо асран тэнхрүүлж хоригдож байгаагаас минь ичээгүй Онисифорын гэр бүлд эзэн инэрлийг сойрхох болтугай.
Тэрээр оромд байхдаа цөхрөлтгүй хайсаар байж намайг олсон юм а. Эцсийн өдөр эзэн түүнд өөрийн хүртэх инэрлээ сойрхох болтугай. Тэрээр Эфест ямар их үйлчлэлсэнийг чи сайн мэдэж байгаа гэсэн ийм дөрвөн ишлэл байна. За энд тэр Пүгэл Хермоген гэдэг хоёр хүний нэр дурддагдаад байгаа. Гэхдээ энэ хоёр хүн бол яг хэн байсан яасан нэг тодорхойгүй энд нэр дурддагдж байна. Тэгэхдээ энэ хоёрыг тэргүүлүүлж хагаад Аз аймаг дэх бүх хүн надаас нүүр буруулсныг чи мэднэ гэж хэлж яхахыг бодоход энэ хоёр хүн нэлээд гол үүргийг гүйцэтгэсэн болтой. Тэгэхээр энэ хоёр хүн бол бас ахлагч, тэр тухайн газрынхаа чуулганы ахлагч бас байсан байж магадгүй гэж судлаач таамагладаг. За тэгээд нүүр буруулсан шалтгаан нь юу вэ гэдгийг цаашаа гардаг л да. Надаас ичж гинэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ Паул энэ үед яаж исэн бэ гэвэл оромд хоригдчихсэн байгаа штэ. Сайн мэдээнээс болоод шоронд хоригдож исэн байгаа. Тэгээ шоронд хоригдсон. Гэхдээ тэр шоронд хоригдсон шалтгаан нь яг гэмт хэрэгтэн гэж үздэг. Одоо буруу юм хийсэн учраас гэмт хэрэгтний байр суурин дээр одоо үзэж шийтгэж хорьсон байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол бас Паулаас ичсэн гэдэг нь цаашдаач бас давхар санаа нь Есүс Христээс ичсэн гэж хэлэхэд бас болохоор байгаа юм. Паул илч өөрийгөө Есүс Христэд зориулаад Есүсийн сайн мэдээний төлөө ам хайргүй зүтгэж явсан байхад хэрвээ тэрнээсээ болоод шоронд орж байгаа бол Паулаас нүүр буруулна гэдэг нь ерөөсөө Есүс Христээс нүүр буруулсан гэсэн утгатай. Тэгэхээр энийг ингээд харах юм бол одоо тэр хэрвээ тэр Пүгэл Хермоген гэдэг нь одоо удирдах чахлагч байсан бол тэгээд Аз аймаг дах бүх хүн гэдэг ахыг бодоход энэ бол Паулийн одоо сайн мэдээ түгэж явсан Азийн одоо чуулганууд 7 чуулган илчлэлт ном дээр гардаг штэ, нэр заагаад гардаг Азийн 7 чуулганы тухай ярьдаг. Тэгэхээр энэ чуулганы хүмүүс бусад зүгээр энгийн хүмүүсийг Аз аймгийн бүх хүн надаас нүүр уруулсан гэж Паул илч хэлэхгүй. Яагад гэвэл энэ уг нь өөрийг нь дэмжиж шүүхтэр өөртөө хамт түшид тулаад ард нь дэмжиж зогсож явах ёстой тэр хүмүүс нь өөрөөс нь нүүр уруулад яг энэ хэцүү цагт шоронд хоригдож явах үед Паул ганцаараа байж исэн айгүй хэцүү харанхуй цагийн тухай хэрвээ бид нар төсөөлөд дүрслээд бодох юм бол энэ бол нэлээд хэцүү, хамаг хүн өөрөөс нь нүүр уруулчихсан, өөрийг нь өмгөөлөх хүн байхгүй одоо шүүхийн эсрэг ганцаараа зогсож байгаа. Тэгвэл мэдээж үүний цаана эзэн Есүс байгаа л да, бурхан байгаа. Паул бол зоригтой байсан. За ийм зүйл харагдж байна. Гэтэл 16, 17, 18 дугаар ишлэл дээр сүүлийн 3 ишлэл дээр нь болохоор Онисифорын гэр бүл гэдэг Онисифор гэдэг хүний тухай гараад байгаа. За энэ хүн яасан бэ гэвэл харин бүр өөрийг нь хичээнгүүлж эрж хайж агаад оромд олж уулзаад тэгээд одоо олонтой асар нь тэнхрүүлж ийсэн гэж байгаа. Тэгээ хоригдож байгаагаас минь ичээгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр яг нөгөө Есүс Христийн хэлдэг шоронд байхад минь та нар намайг эргээгүй. Үлсэж байхад минь та нар надад хоол өгөөгүй. Нэг хэсэг хүнд нь тэгж хэлдэг. Нэг хэсэгт нь шоронд байхад минь та нар намайг хоололсон гэж хэлдэг. Яг тэр жишээг энд Онисифор гэдэг хүн гаргасан байгаа. Паул бол өөрөө Есүс Христ биш. Гэхдээ Есүсийн дагалдагч. Есүсийн элч төлөөлөгч. Есүсийг энэ газар дэлхий дээр төлөөлж ам хайргүйгээр сайн мэдээний төлөө Есүс Христийн тэр одоо хийсэн ажил үйлсийг харанхуй ертөнцид тунхаглахын төлөө тэмцэж явсан хүн байна. Тэгвэл миний энэ өчүүхэн шавнараас хэнд нь яг тийм үйлчлэн чи надад үйлчилсэнтэй адил гэж хэлсэн үгийн дагуу энэ Онисифор гэдэг хүн бол үйлчилж явсан хүн байна. Пор гэдэг хүн. За тэгээд эндээс бид нар тэгээ энэ бүр эрж хайж олсон гэж байгаа юм л да. Хичээж олсон, олдоход хэцүү, хаана байгаа нь мэддэхгүй тэр чинь хоригдож байгаа юм чинь байсан байхад олж уулзаад хайсаар олж уулзаад тэгээд одоо асарсан, тэнхрүүлсэн, эргэсэн, тойрсон ийм зүйл хийсэн байна. За тэгвэл энд ямар зүйл харагдаад байна вэ гэхээр нэг бүр ихэнх хүн нь нүүр буруулаад явсан байхад бас яг өөрийг нэгээд эрж хайгаад олоод уулзаад тэтгэх хүн, тэнхрүүлэх хүн бас байсан байна. Тэгэхээр Бурханы хүмүүс дотор одоо буруулаад нүүр буруулаад явчих хэмжээний хүмүүс байдгийн байна. Тэр чигээрээ тэмцэл дээрээ бат цогсоод хамтдаа тууштай тэмцэгчд ч бас байдгийн байна. Өнөөдрийн чуулганч гэсэн ялгаагүй. Та бид нар энд ингээд одоо урдаас харахад маш сайхан олуулаа сайхан сууж байгаа. Нин үгүй хэлэхэд бид нар хавчлах төртөөгүй, бид нар шорооронд ороогүй, бид нар янз бүрийн муу мухай юмтай тулаагүй байгаа. Яг хөө зүгээр амьдралын хувийн асуудлууд бол байгаа л да. Итгэгч хүн ч гэсэн туулдаг. Гэхдээ энэ Паул элчийн үе шиг ийм амар юм гараагүй байгаа.
Гэхдээ хэрвээ шаардлага гарвал бид яах вэ гэдгийг урьдаас бид нар төсөөлөн бодох хэрэгтэй байдаг. Хэрвээ надтай яг энэ Паул элчид тохиолдсон шиг юм тохиолдвол би яах вэ? Хэрвээ миний энд байгаа чуулган нэг гэр бүл Бурхны ард түмэн гэж нэрлэгдэж байгаа орон нутгийн Бурхны чуулган болох амьд бүлийн энэ хамт олон дотроос ах дүү нар дотроос минь найз нөхөд дотроос минь хэн нэгэн Паул шиг яг тэгж зогсох хэрэг гарвал бид яах вэ? Би яах вэ? Гэдэг юмыг бид бас бодох хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгээд энд Паул элч бол яг тэр баярлсан талархснаа илэрхийлээд бүр гэр бүлийнхэнд нь эзэн инэрлэгийг сойрхох болтгой гэд өрөөлөөр дамжуулаад залбирлаа өргөсөн байгаа. Энэ бол Паул элчийн өрөөлийн залбирал байгаа. Тэрээр оронд байхдаа цөхрөлтгүй хайсаар байж намайг олсон гэж тайлбараа хэлээд эцсийн өдөр эзэн түүнд өөрийн хүртээх инэрлээ сойрхох болтгой гэж бас өрөөлийн залбирал хэлж байна. Тэгээд тайлбар нь тэрээр Эфест ямар их үйлчлсэнийг чи сайн мэдэж байгаа гэж. Тэгэхээр Онисифор бол маш сайн үйлчлэгч байсан байгаа. Бид 1-р Тимот номон дээр үйлчлэгч гэж юм бэ гэдэг дээр нэлээ ярилцсан байгаа. Харгал юу халамжлагч гэж юм бэ гэд нэр томьёонууд гарсан баг энэ шинэ юун дээр шинэ орчуулга дээр. Тэгвэл үйлчлэгчд гэдэг чинь бие биенийгээ тулах түших ёстой хүмүүс юм байна. Та бид нар бүгдээрээ үйлчлэгчд шүү. Одоохондоо яг эсийн бүлэг, хүүхдийн үйлчлэл, магтаалын үйлчлэл, за тэгэл инэрлийн үйлчлэл гэж янз утгачийн үйлчлэл, үгийн үйлчлэл одоо үг дамжуулж байгаа хүмүүс маань үгийн үйлчлэлийн хүмүүс шүү дээ. Бас эсийн бүлэгч гэсэн ялгаагүй би эсийн бүлэг дээр үг хуваалцж байгаа, дуурж байгаа болгоныг үгийн үйлчлэгч гэж тооцож болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Бурхны үгэнд хариуцлагатай хандах учраас бид дуурж байгаа бол бид бас Бурхны үгийн өмнө хариуцлагатай байж яг өөрийнхөө үүргийг биелүүлээд Бурхны үнэн үгийг гуйлалгүй, дайвуулалгүй, буруу сургаал руу хөтлөлгүй, буруу замаар оролгүйгээр зөв дамжуулах үүрэгтэй. Тэгээд ийм байгаа хүмүүс бид тэгвэл өнөөдөр яах ёстой юм бэ гэдгийгээ бодоод залбирлаараа бие бинийгээ дэмжих юм байна. Урам зоригийн үгээр мэлах юм байна. Тэгээд амьд үйл нөхөрлөл дээр гарч байгаа залбирлын захиалгууд, төсөлтүүд, за тэгээд хариулсан хариулт тэр бүхнийг харж байхад бас өөр бүлгүүд байгаа л да. Ялангуяа манай ахмадуудын буюу цоглогын амьд үйл цоглогуудын бүлэг бол маш их залбирлын юмтай явдаг, залбирдаг, хариунууд нь маш гайхалтайгаар биелдэг байгаа. Тэгээ энэ бүхнийг харах юм бол одоо энэ яг 1-р Тимот номын энэ сүүлийн 4 ишлэлтэй тохирох зүйлүүдийг бид бас хийж байгаа юм байна гэдгийг хараад би урам зоригтой байлаа, баярлдаг. Тэгвэл бид нар болсон гэсэн үг биш, болоогүй. Өнөөдрийн хэлэх гэж байгаа үг бол та нар болоогүй, улам илүү зүтг, улам илүү хичээ гэдэг юмыг хэлж гинэ гэж би ойлгож байгаа. За тэгээд эндээс гарах нэг онцлог утга санаа юу вэ гэвэл Бурхны үйлчлэгч нөхдөө үнэн читгэмжтэй бай гэдэг үг гарч ирж байна гэж би бодож байгаа. Бурхны үйлчлэгч нөхдөө үнэн читгэмжтэй бай. Бид хамтдаа үйлчилж яваа. Тийм учраас бүгдээрээ үнэнч итгэмжтэй бай. Нэг янз бүрийн зүйлтэй тулгарч яхад нь залбирлаараа эхлээд дэмжиж, урам зоригийн үгээр дэмжиж, ухуулыг синхруулъя. Хэрвээ алдаж оноод бүдэрч явбал ухуулыг синхруулъя. Бас Бурхны үгэн дотор ч ухуулах, ятгах, синхруулах, сургах, заах, чиглүүлэх зүйл байгаа шүү дээ. Хайр гээд дандаа л урамшуулж яах гэж магтаад нэлцганаад одоо мууг нь хэлэхгүй байх, чи ингэж алдаад байна гэдгийг хэлэхгүй байх чинь хайр гэсэн үг биш шүү дээ. Бид нар хайрлаж байгаа бол бас шулуухан хэлэх юм а бас хэлж явах ёстой. Энэ бас орох юм а. Тэгэхээр бид нарыг Бурхны үйлчлэгч нөхдөө өмнө нь итгэмжтэй бай гэдэг зүйл бол залбирна, урамшуулна, бас засаж залруулна, чиглүүлнэ. За энэ нэг онцлог санаа байна. За тэгээд Онисифор гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ гэвэл ашиг тус авчрагч гэсэн утгатай юм байна. Энэ хүн бас нэрийнх нь утга нь тийм утгатай. Тэгэхээр Паулд бол ёстой жинхэнэ харанхуй цагт нь ганцаардаж байх үед нь жинхэнэ ашиг тус болсон тийм хүний тухай бидэнд өнөөдөр жишээ олгон өгжээ. За энэ хүний жишээгээр явцгаая гэдгийг бид одоо эзнийхээ үгээс харж байна. За тэгээд дараагийнх нь болохоор бид нар 2-р Тимот номынхаа 1-р бүлгийн 1-ээс 13 дугаар ишлэлийг уншийе. За энд 1-ээс 13 дугаар ишлэлдэр ийм зүйлийг хэлж байна. Ийм түүмэн Христ Есүсийн хайр ивэлэр хүчтэй бай. Олон гэрч нарын өмнө надаас сонссон сургаалыг бусдад заах чадвартай, итгэмжит хүмүүс даалган заалга. Христ Есүсийн сайн дайчин байж зовлон бэрхшээлийг хамтдаа туул. Цэрэг хүн даргадаа үнэлэгдэхийн тулд амьдралын аар саархан зүйлд
хутгалддаггүй. Тамирчин хүн дүрмийн дагуу өрсөлдөхгүй бол титэм хүртэхгүй. Тариачин шаргуу зүтгэсэн учраас эхлээд ургацаасаа хувь хүртэх ёстой. Иймд хэлж байгааг минь бодож тунгаа эзэн альва зүйл дээр чамд мэдлэг ойлголтыг сойрхох болно. Давидын үр удам үхлээс амилсан Есүс Христийг санагтун. Тэр л миний сайн мэдээ бөгөөд тэрхүү сайн мэдээний төлөө би гэмт хэрэгтэн мэд хүлэгдэн зовж байгаач Бурхны үг хүлэгдээгүй. Тиймээс Христ Есүстэй нэгдснээр ир хавралыг мөнхийн яруу алдартай хамт хүртэх сонгогдсон ард түмний төлөө би бүгдийг төвчдөг. Энэ бол бат найдвартай үг. Түүнтэй хамт бид өгсөн бол түүнтэй хамт амьдрах болно. Хамтдаа төвчвэс хамтдаа хаанчлна. Түүнийг бид үгүйсгвэс тэрбээр бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байдагч үргэлжид тэрвэр итгэмжид хэвээр өөрийгөө тэрвэр үгүйсгэшгүй юм аа гэж хэлсэн байна. За ийм зүйлийг хэлж байна. Тэгээд энэ хэсгийг уншиж байхад Паул илч хүүмэн гэж Тимотед хандж байгаа. Ягаад гэвэл хүүгээ гэж үзэж байгаа. Тимотеос төрсөн хүн биш гэлээ гэсэн яг сүнсний хувьд Тимотиг Паулаас төрсөн хүн биш гэсэн Тимотиг сүнсний хувьд өөрийнхөө хүү мэтээр үзэж хүүмэн гэж маш дотн үгээр эхлээд яг жинхэнэ чухалчлан загч байгаа зүйлээ Тимотедд хэлж байгаа. А Тимот бол өөрөө нэг халамжлагч, энэ чуулганы халамжлагч байгаа шүү дээ. Тэгэхээр эхэлж байгаа үг нь болохоор Есүсийн хайр ивэлээр хүчтэй бай гэж эхэлж байна. Хүүмэн Есүсийн хайр ивэлээр хүчтэй бай гэж. Тэгэхээр Паулийн Тимотед голж хэлээд байгаа зүйл нь урамшуулах, зоригжуулах, хүчтэнхээ хайрлахаар эхэлж байгаа. Хүчтэй бай гэдэг. Хүчтэй байх шаардлага та бидэнд өнөөдөр бүр тэр тусмаа маш их байгаа. Өнөөдөр бид яг тэр үеийн итгэгч шиг хавчлаганд өртөж, шорон оронд орохгүй байгаа тусмаа бид улам залхуу, улам нялцгай, улам сул дорой болсон. Дэндүү нойрмог болсон. Тийм учраас өнөөгийн бидэнд бүр хүчтэй бай гэдэг үг бүр шууд бидэнд хандаж хэлж байна гэж би уншиж байхдаа ойлгосон. Тийм ээ эзэн минь таны хүчээр бид хүчтэй байя гэж бид хүсэж энэ хүслийнхээ дагуу бид энэ үгийг сонсож авсан үгийнхээ дагуу хүчтэй байхын тулд бид юу хийх ёстой вэ? Хинээр яаж хүчтэй бай гэж зүйрлүүлсэн юм бэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр би олон гэрч нарын өмнө надад сонссон сургаалыг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүс даалган заалга гэж хэлж байгаа хэсгээр хүчтэй байх шалтгаан нь хүмүүст даалган заалга гэж. Өөрөө хүчтэй байвас араасаа дагуулж байгаа хүнийг хүн хүчтэй байлгаж чадна. Дагуулж яваа би хүчтэй байж чадахгүй бол миний араас дагж байгаа хүн яаж хүчтэй байх вэ? Тийм учраас хүчтэй байх шалтгаан байна. Тэр хүч хаанаас ирнэ гэж байна? Бурхны хайр ивэлээр ирдэг юм аа. Тэр хүч чамаас өөрөөс чинь гарахгүй. Надаас өөрөөс минь гарахгүй. Тэгээ би энийг яаж мэдэрдэг вэ гэвэл эзний үгийг Бурхан надад өөрийнхөө үгийг дамжуулах сайн мэдээ. Ер нь бол би сайн мэдээний дуудлагатай гэж өөрийгөө үздэг. Бурхан надад сайн мэдээг даалгасан. Яг л Паул илч шиг сайн мэдээний төлөө намайг дуудсан гэж би итгэдэг. Тэгээд Бурхан энэ дуудлага хэрэгжүүлэхдээ ямагт өөрийнхөө хайр ивэл дотор хүчжээж өөрийнхөө хүчээр намайг хийлгдэг. Тэрнээс биш би өөрийнхөө хүчээр хийдэггүй. Тэгээ би сая та нар мэдж байгаа би энд 12 сард 14-нд хаа номлоод тэгээд та нартай яг хуучин 25 оны одоо өөрийнхөө хувьд сүүлийн номлолыг хийчээд гадагшаа яваад ирсэн. Тэгээд одоо ирээд бас эренгүүтээ яг хийж байна. Тэгэхээр энэ бол Бурхан ерөөсөө хаана яваа газар минь надаар энэ сайн мэдээ энэ Библийн үгийг тунхаглуулахаар дуудсан гэдгийг бүр гэрчилж батлах юм. Миний дотроос Бурханы хайр ивэлийн хүч, тэр хайр ивэлийн дагуу Бурханы хүч гарж ийна гэж би өөрөө мэдэрж явах юм. Тийм учраас би өөрийгөө амьд Бурханы гэрч гэж одоо энэ үг баттай үнэн үг гэдэг шиг хэлж чадж байгаа юм. Яагаад гэвэл энэ би биш гэдгийг би мэдрээд байгаа. Тэгээд Австрид очисон үедээ яг ихэнх үедээ би тоглоом шоглоомоор баяраа янжаах эрт хэлсэн юм л да. За манай чуулган намайг амраах гэж явуулсан шүү. Бити ажиллаарай гэсэн амраа гэсэн гэж хэлсэн. Тэгээд очингуудаа тэр чуулганд их ярьж марсангүй л дээ. Тэгжсэн чинь ирэх төгсөн чинь одоо ярих шаардлага бас гараад нөгөө хүмүүс бас өмнө ганц хоёр миний юуг үзсэн юм бэ? YouTube дээр тавьсан юу. Манай цуглааныг ч бас үздэг хүмүүс байдаг юм байна. Цуглааны юуг номлолуудыг. Тэгээд бас нэг уулзах хүсэлтэй, бас яриулах хүсэлтэй байгаад тэгээ Вен руу 2 удаа явж
итгэдэггүй вент байгаа монголчуудыг цуглуулаад дээлтэй өдөрлөг гэж хөтөлбөр зохиолоо сайн мэдээгээ хүргэлээд энд нэг 10-аад хүнтэй цуглаантай хамжаад тентхийн Монгол вен монгол чуулган гэж байна. Тэгээд дараа нь нэг бүтэн сайнд тэндээс ирсэн хүмүүс байх байхаа бас сайн мэдээ сонссон чинь гээд 2 дахь бүтэн сайн өдөр нь дахиад очиж нэг үг дамжууллаа. Нэг л хүн ирсэн. Гэхдээ би энд ерөөсөө яваагүй. Уул нь бол 20 гаруй шинэ хүн монгол хүн ирсэн. Тэгтээ тэндээс нэг хүн ирсэн. Ер нь ирэхэд бэлэн байсан 2-3 хүн байсан. Тэгтээ яг тэр миний дамжуулсан өдөр ирээгүй нэг л хүн ирсэн л дээ. Тэгтээ тэр нэг хүн ч гэсэн үнэтэй штэ бурхны өмнө. Бурхан тэр хүний төлөө хийсэн байж болно штэ, тийм ээ. Та биднийг ч гэсэн яг тийм маягаар бурхан дууддаг үсттэй. Тийм ээ. Гайхалтай арга замаар та бид нар орж ирдэг штэ. Энэ бол хайр ивэл. Энэ бол бурхны хайр ивэл болохоос та бидний хүч биш, та бидний сайных биш. Тэрийг бид нар мартаж болохгүй, мартах ёсгүй. За тэгээд нэг хүн ирсэн. Дараа нь тэндээсээ ерөөсөө тэр чинь тэгэл дараалчж байгаа. 4 бүтэн сая өдөр дараалан дараа нь линзийн бурхны дуудлага чуулган дээр 2 удаа дараалан за нэг алгасан юм бэ номлолоо. Тэгээд эндээс би юуг мэдэрсэн бэ гэвэл бурхан ерөөсөө яг өөрийнхөө зориулаад энэ хүнийг нэг ийм сав болгож ашиглаж байгаамаа гэж дуудсан байгаа бол тэр хүнийг бурхан өөрийнхөө хайр ивэл нэгүслэр хүчж агаад хийлэгдэг юм байна тэр зүйлээ. Тэгвэл тэр хүнийг бас сунгаж татдаг юм байна гэдгийг би ойлгож байгаа. Байсан байдлаар нь байлгаад ахгүй. Тэр хүний одоо миний хүний хүч бол өчүүхэн байгаа штэ. Тэгэд бурхан өөрийнхөө хүчээр сунгаж татдаг юм байна. Өөрийнхөө хүчээр хийлгдэг. Тэгээ би маш их баярлж байгаа бурхандаа тэр зүйлийг одоо хийлгэхдээ ард талд маань залбирж исэн ахын дүүстэй маш их баярлж байгаа. Үнэхээр бурхан ажиллаж байна гэдгийг мэдрээ. Тэгээ тэр тэнд байгаа хүмүүс ч гэсэндээ бурханы үгийг аваад өөрчлөгдөн гэдэгт би итгэлтэй байгаа. Өөрчлөлт шинжилт илүү л явагдана. Бурхан хүмүүсийг өсгөхийг хүсдэг, шинжлэхийг хүсдэг. Яагаад тэгдэг вэ гэвэл нийгэм харанхуй байна. Өнөөдөр энд Магдалины багийн маань ахлагч солонгоогоор хэлүүллээ шүү дээ. Үнэхээр харанхуй байна. ПС-ээр маш их юм явж байна. Ер нь хэцүү байна гэж. Тийм ээ, яг үнэ. Тэгвэл энд яах ёстой юм бэ гэвэл бурхан та биднийг л та нар нэг номер залбирлаараа үйлчил, 2 та өөрийнхөө амьдралаар харуул, та өөрийнхөө энэ бурханы үгийг ямар үн цэнтэй үг гэж үзэж байгаагаа мэдүүл гэж хэлж явах шиг байна. Тийм учраас энэ олон гэрч нарын өмнө надаас сонсон сургаалыг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүс даалган заалга гэж хэлсэн байна. Энэ бол Паул элчис Тимотед хэлж байгаа юм шиг боловч өнөөдөр Библи та бидэнд зориулагдсан учраас та бидэнд хэлж байгаа үг шүү дээ. Та бидэнд хэлж байгаа үг. Тийм учраас бид дагалдагч бэлтгэн гэдэг уриатай хүмүүс. Амьд үлийнхэн бол дагалдагч бэлтгэн гэдэг уриатай. Тэгвэл тэр дагалдагч чинь яах ёстой юм? Үгийн үйлчлэл ер нь хаанч вэ бурханы үг. За жишээлх юм бол гэр бүл дээр эцэг их үр хүүхэдтэй бурханы үгийг дамжуулах үүрэгтэй. Тэгтээ зөвхөн амаараа биш. Энэ зөвхөн амаар дамжуулах нь хэтэрсэн гэж би боддгийн штеп. Одоо сүүлийн үед надад тэгж харагдаж байгаа. Манай эцэг эхчүүд өөрийнхөө хэрэгжүүлж чадаагүй үгийг хүүхэдтэй зааж сургах гэж оролддог тал бас байдаг. За ихэнх нь хэлээгүй л дээ би манайхан хийж байгаа юмаа хэлж байгаа байхаа гэж бодож байгаа. Хэлэлтчгүй хийж байгаа юм чи хүүхдүүд угаасаа өөр ирэхгүй дагна. Хэлээд ах шаардлага байхгүй. Харин хэлж яриад Библийг уншуулад уншиж байгаа юм бол эхлээд тэр дагуулж яваа, харуулж байгаа, үлгэрлж байгаа хүн нь өөрөө үзүүлж амьдрах хэрэгтэй. Энэ бол тэмцэл. Би тэмцэл гэж хэлнэ. Энэ тэмцэл гэр бүл дээр эхэлдэг. Одоо энэ сайн тэмцлэр тэмцэх тухай яригадаад байна шүү дээ. Энэ гэрч нарын өмнө даалга, олон гэрчний өмнө надаас сонссон сургаалыг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүс даалга гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэвэл нэгдүгээр заах чадвартай гэдэг нь зүгээр амьдрал дээр байдаг заах бэлэг авьяас чадвартай хүнийг хэлж байгаа. Өнгөрсөн номлолууд дээр төмрөө пастрын үгээр бол ахлагчийн үгээр бол нэлээд сайн дамжиж хэлэгдэж юм лээ. Чадварууд бурхан өгдөг юм а гэж. Энэ бол яг одоо ярих заах бэлэг авьяастай чадвартай хүн гэдэг нь зүгээр жинхэнэ утгаараа. Хоёрдугаарт эн чинь бас итгэмжит хүмүүс гэдэг байгаа нь чадвартай итгэмжит хүмүүс гэдэг байгаа чи юу хэлээд байгаа юм гэхээр хэрвээ үгийг та дамжуулж байгаа юм бол бурханы үгэнд итгэмжтэй бай. Та энэ үгэнд дамжуулж байгаа үгээ өөрөө амьдралаараа харуул гэдгийг шаардж байгаа гэж би бодож байгаа. Өнөөдрийн манай төвшин бол одоо амьдралаараа үлгэрлэх цаг болсон. Амьдралаараа үлгэрлэх цаг. Өөрөө ирэхгүй гэр бүл дээр үр хүүхэд эцэг их хоёрыг хараад дуугайл
Есүс Христийн төлөө би сайн цэрэг байя гэж хэлэх хинжээнд бид нар дагуулах учиртай. Гэр бүл дээр. Ганц би хүн байгаа бол та Есүс Христээр тэргүүнээ хийгээд эргэн тойрондоо байгаа хүмүүст. Ээж аав ганц бие аав бол үр хүүхэдтэй. Ганц бие ээж бол бас үр хүүхэдтэй. За бүр ганц бие хүн бол бас эргэн тойронд чинь ах дүүс төрөл төрөсөд байгаа. Бид яг ийм үүрэгтэй хүмүүс юм байна. Тэгээд энэ дээр заалгаж сургах явдал байна. Тэгээд эсийн бүлэг дээр дандаа хоорондоо харилцан яриа голдуу явъя гэдгийг шаардлагыг манай чуулганы зүгээс тавьж байгаа. Ганц хүн ярихгүй. Эн чинь ярихыг заахыг сургах гэдэг нь шүү дээ. Асуулт тавь, асуултандаа хариулъя. Нэгнийхээ хариулж байгаа асуултаас юм суръя. Нэгнийхээ асууж байгаа асуултаас юм суръя. Тэгээд бас өөрөө ярьж суръя. Ярьж байгаа юм бол хэрэгжүүлье. Энэ хэрэгжүүлэлт гэдэг зүйл бол угаасаа бүр гарцаагүй биднэрт одоо өнөөдөр тулж ирсэн. Хэрвээ хэрэгжүүлж чадахгүй бол би ярьж яах юм бэ гэж хэлмээр. Одоо энэ та бидний төвшөнд шаардж байгаа шаардлага гэж би үзэж байгаа. За тэгэхээр Христ Есүсийн сайн дайчин бай гэж дараагийн ишлэл явж байна. Дайчин, тэмцэл. Эн чинь ерөөсөө тэмцэл учраас хүчтэй бай, дайчин бай, тэмцэл гэдэг байгаа. Тэгээд дараа нь ард нь байгаа 4-р ишлэл болохоор цэрэг хүнээр жишээ авсан. Дараагийн 5-р ишлэлээр тамирчин хүнээр жишээ авсан. 6-р ишлэлээр тариачин хүнээр жишээ авсан. Энд бүр жишээтэй нь бид нарт өгсөн байна. Тэгээд цэрэг хүний жишээ гэхээр одоо цэрэг хүн ямар байх ёстой юм бэ гэдэг юм бол цэргүүд бол тэгэл цэрэг штэ. Цэрэг татлагаар дуудагдал цэргийн аримд явсан л бол цэрэг хүн гэртээ хараад хоолоо идчихэд ирээгээд явдаггүй. Түргэн дуудлага авахта байж би нэг жаахан эргээд ийшээ хараад хөвтий гэж хөвтдөггүй. Гял сурдан хувцлаад мэдлэг гүйцэтгийгээ гаргаж ихсаалтаа бэлэн болдог байна. Тэгээ энэ дээр ер нь цэрэг хүн ер нь ямар зорилготой үүрэгтэй байдгийг бэ гэвэл мэдээж их орноо хамгаалах, улс орныхоо инх тайван байдлын төлөө манаа зогсох, инхийн цагт бол өөртөө манаа зогсоод бас тэнд дадлага сургуулиалтаа хийгээд байж гин. За тэгээд дайн тулааны цагт бол мэдээж чэжээрээ их орноо хамгаалах үүрэгтэй шүү дээ. Дээр цэргийн дээд газраас өгсөн тушаалын дагуу энэ газрыг байлдаа эзэлж аваа, энэ дайсныг ялаа гэж хэлсэн бол тэгээд ам хайрлгүйгээр тийшээ зүтгэнэ. Би амиа бодож байна, би ард жоохон явъя гэж хэлэх хэрэг цэрэг хүнд байхгүй шүү дээ. Тэгээ би энийг бодож байгаа цэрэг хүний жишээ бодож байгаад яг нууц тавчиг нөгөө оюутан байхдаа ер нь их сайн уншдаг л байсан л да. Тэгтээ одоо тэр чинь маш олон жилийн тэртээ юм да. 20 хэдтэй байхдаа л уншиж бүр өстө дотор нь ортлол их уншиж судалж дунгааж боддог байсан. Тэгээд одоо энд байгаа манай зарим уншдаг хүмүүс бол санаж байгаа хүмүүс байгаа гэж бодож байна. Энд Чингисийн 9 өрлөг гэдэг жанжнууд гардаг тийм ээ. Тэр 9 өрлөг жанжны хамгийн тэргүүн зэргийн 2 жанжны нэр нь Зэв Сүбэдэ 2 байгаа. Зэв Сүбэдэ 2. Тэгээд тэр Зэв яаж Чингисийн итгэмжит өрлөг баатар болсон бэ гэвэл эхлээд Чингисийн эсрэг Тайчууд аймгийг байлдаж дагуулхад нь Чингисийн эсрэг тулалдаж хагаад Чингисийн хүзүүрөө харавчдаг. Тэгээд Чингис олзолж ирсэн хүмүүс дотроос мориороо төлөвлөөд өөрийгөө биш миний ам цагаан морины хүзүүг хэн харавсан бэ гэж асуухад би гэж Зэв биш л дээ. Уг нь нэр нь бол 6 даа юм байлээ. Тэгээд шууд одоо би харавсан, таныг би харавсан гэдгээ ерөөсөө шудраг утсан. Алвал алт тугай хэрвээ амт нөхрөө болгоод авал би хүчин зүтгэе гэж хэлдэг. Тэгээд Чингис Зэвийг шудраг байна гэд өөртөө үнэн шудраг байна, итгэмжтэй байгаа юм байна гэд өөрийнх нь хүзүү харавсан байх хамаагүй аваад тэгээд тэр цагаас хойш одоо маш гайхамшигтай тулаануудыг хийж ялалт байгуулж Сүбэдэтэй хамтраад хоёлаа явж исэн байгаа. За Сүбэдэ нь бол бас тэргүүн зэргийн жанжнуудынх нь нэг нь өрлөг 9 жанжны нэг нь байгаа. Тэгээ Сүбэдэ баатрыг нэг тэр Мэргэд аймгийг довтлохоор явуулахдаа захиж хэлсэн Чингисийн үг надад айгүй сонирхолтой. Яг энэ Библи уншиж хахад яг тэр үг айгүй сонирхолтой бодогдлоо л доо. Тэгээ тэр нь юу байдгийг гэхээр Тогтуа гэж хүн нь одоо тэр Тогтуа гэдэг хүн юу юм бэ л да. Одоо тэр Тайчууд аймгийн дарах ёстой гол хүн юм бэ. Тэгээд тэр Тогтуагийн одоо тэрний эсрэг дайтуулахаар Сүбэдэг явуулахдаа муу Тогтоогийн хөвгүүд мунхаг тарга болж мухар нүхэнд шургаас төгс хүчит Сүбэдэ төмөр царил болж төнхөж малтаж гүйцээрэ гэж хэлсэн байна.
төмөр царил болж төнхөж малтаж одоо таруугаар зүүрлж агаад тэгээд одоо тийм хүчтэйгээр одоо тэрийг хөөж гүйц барь гэдэг даалгавар өгч ирсэн. Аянд явуулахдаа цэргүүддээ юу гэж загтаг байсан гэхээр аяны замд чинь ан аав олон бий. Ан аав хийсээр аяны замаа бүү март гэж хэлдэг. Яах гэж явж байгаа аянд чи хаашаа явж байгаа? Хүнсэнд нэмэр болгож хүрэлцгүйц хэмжээгээр л авал гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ яг энд цэрэг хүн одоо юу гэж хэлж байна яг энэ цэрэг хүн даргадаа үнэлэгдэхийн тулд амьдралын аар саархан зүйл тутгалддаггүй гэж хэлж штеп. Амьдралын аар саархан зүйл тутгалддаггүй. За тэгвэл бид бодъё бидний амьдралын аар саархан зүйл юу вэ? Бид өнөөдөр цэргүүд юм байна штеп. Бурхны үгийн дайчид. Бурхны сайн мэдээний дайчид. Тэгтэл одоо бид өнөөдөр аар саар зүйлд яаж тутгалддаг вэ? За энэ зүйлийг бас бодмоор байгаа. Тэгээд сайн тунгааж бод гэж хэлсэн байгаа. Би өнөөдөр энд бүр дэлгэрүүлж бүгдийг нь ярихгүй. Тэгвэл сайн тэмцлэр тэмцэхийн тулд хамгийн эхлээд өөрийнхөө эргэн тойронд өөрөөсөө эхлэнэ гэж би бодож байгаа. Тэгээ өөртөөгөө тэмцэх нь нэг номерын тэмцэл байхаа гэж би боддог. Бидний амьдралын ар сайхан зүйл юу гэвэл би өөрөө байдаг. Би өөртөөгөө л тэмцэхгүй юм бол би өөрийгөө би гэдэг одоо тэр би гэдэг хүнээ өхүүлэлгүй би баатар явсаар агаад гэр бүл дээрч би баатар, ажил дээрч би баатар, автобусанд ч би баатар, зам дээрч би баатар. Ерөөсөө би монголчууд бол би баатрууд бүгд дэндүү би баатрууд шүү дээ. Муу тогтоогийн хүүгүүдийг мунхаг тарууга мэт ухаж төвхөж мөшгөж байгаа биш. Харин өөрөө би баатар болцсон тэр хүмүүсийн одоо төнхүүлэх хүн би өөрөө болцсон байж магадгүй. Бурхан биднийг өөрийг нь намнах гэж магадгүй би зүгээр арай хэтрүүлээд хэлж байгаа бах. Заримдаа бурхан надад л ав тэгж мэдрэгддэг штэ. Чи яагаад байна гэж надад хэлдэг. Чи болохгүй байх шүү. Би өөрөө дайсан болцсон өөрийнхөө. Муу юмнууд хүний дотроос гарна штэ. Тэгээ тэрэндээ автдаг. Тэгвэл сайн тэмцлэр тэмцэн гэж юу юм бэ? Би өөртөөгөө тэмцэх хэрэгтэй. Би цэрэг хүн шиг байх хэрэгтэй юм. Би өөрийгөө би гэж бодохгүй. Миний намайг илгээсэн эзэн хин юм бэ? Миний дарга хин юм бэ? Даргадаа таалагдахын тулд аахар шаахар амьдралын зүйл би хутгалдах ёсгүй. За энэ зүйлийг сайн бодож санаж авах хэрэгтэй юм байна. Тэгээд тамирчин хүний талаар бол өмнөх номлол дээр нэлээд сайн нарийн жишээ гаргаад ярьсан байна лээ. Тийм учраас та нарт тамирчны тухай яриад яах вэ? Зүгээр тандгаар нь жишээ олгоод хэлчихэд миний том зэ Мишелийг та нар сайн мэднэ. Энэ цуглаанд явж байгаад баяраа янжа хоёрын маань хүү гадагшаа сургуульд яваад одоо тэнд ажиллаж амьдарж байна. Тэгээд завны уралдаанд явдаг тийм нөгөө 8 хүнтэй одоо бол нэг 8 хүнтэй завны багийн өөрөө бол тэр багийн хаахлагч нь болцсон. Зохицуулагч нь болоод одоо тэгээд тасгал хийгээд одоо хүрэх ёстой нэг юм хэмжээ. За би одоо ийм хэмжээнд л одоо болно гэдэг нөгөө хүрдэг амжилтаа ахиулахын тулд дасгал хийгээд байгаа юм л да. Тэгээ өвөл шинэ жилээр ирсэн байхгүй юу? Шинэ жилээр бид угаасаа тэнд уулзах юутай нинжин хин хоёр Мишель хоёр ирээд бид нар бүгдээрээ бөөнөрөө шинэ жилийг Крисмас баярыг тэмдэглэж шинэ жилээ өгцгий. Тэгсэн чинь тэрхэн тэр нэг хэдхэн хоног хугацаанд линзийн одоо тийм завны уралдаанд бэлддэг багийг олоод ороо болгон явж бэлтгэл хийчихсэн шүү дээ. Тэр чин гэр бүлдээ ирсэн нэг 10-аад хоног гэр бүлтэйгээ байх гэж байгаа хүн штэй уулна. Тэгээ ороо болгон явж дасгал хийчихсэн. Тэгээ би эндээс хараад за хүн нэг зориг тавиад за тамирчинч бай, хинч бай нэг зориг тавиад зүтгэх юм бол хүрсэн шиг л хүрдэг байх хэрэгтэй юм. Бид тэгвэл өнөөдөр энэ эзний сүнслэг тулаанд хэр зэргийн зориг тавьж явж байгаа юм бэ? Бид цэрэг хүн шиг байж чадж гин үү? Бид тамирчин хүн шиг байж чадж гин үү? Бид өөрийгөө хэр сүнслэг зүйл дээр хэр дасгалжуулдаг юм? Дасгалжуулалт гэдэг дээр би юуны өмнө эзний яг хөө залбирал мэдээж байгаа. Гэхдээ би бол эзний үгийг унших, тунгаан бодох гэж бүр нэг номерт тавьдаг. Миний хувьд бол тэр байдаг. Эзний үгийг уншиж байгаа зүйлээ тунгаан бодно. Тунгаан бодсоор зүрх сэтгэл рүүгээ суулгаж авна. Зүрх сэтгэлдээ оруулж бодол санаандаа байлгаснаар түүнийг хэвшил болгож гаргана. Би миний бодол санаа зүрх сэтгэл юугаар дүүрдгийг түүнийг л гаргана. Библиэр байгаа шүү дээ. Хуучин орчуулган дээр ам зүрх юугаар бэлхэн ам түүнийг гаргадаг гэж хэлсэн байдаг. Тэгвэл би эсний үгээр оюун бодлоо дүүргээд эсний үгээр би зүрх сэтгэлээ дүүргээд явж хахад миний дотроос эсний үг гарна болохоос биш өөр муухай ахар шаахар зүйл дүүрэх боломж байхгүй. Гэр бүл дээр юм гэхэд
одоо буруу хандлагаар бардамнаж биегээ том бие баатар болчоод оволцоод байх шаардлага байхгүй. Хангалцаад байх шаардлага байхгүй. Эзний үг даруй бай гэж сургадаг. Би оволцож хангалцах болгондоо би даруй байж чадчихна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүн өөрийнхөө хангалцж байгаа сайн мэдж байгаа. Тэгэхээр мэдж байгаа хэрнээ мдээгүй царайлдаг. Их овгор байдаг. Хинэн ч бай, эхнэр нь ч бай, нөхөр нь ч бай. Энэ бол зөв эзэн таалагдах хандлага биш. Тэгэхээр бидний тэмцэл юу юм бэ? Би өөртөөгөө тэмцэх. Эхний ээлж нь. Дадлага, дасгал хийх. Тэр нь эзний үгийг тунгаах, бясалгах, бодох, эзний үгээр дүүрэх. Хэрвээ эзний үгээр дүүрэх гэж хичээж байвал эзэн сүнсээр дүүргэж өгдөг. Эзэн хайр нэгүслээ харангуй болгодог. Хүчээ өгдөг. Хүчээ өгдөг байна. Тэгээ энэ дээр Йошуа номд дээр хэлдэг штэ. Яг Ирихо хотыг амлсан газрыг эзэлж авахын тулд Йордан голын одоо иргэдээр байж хахад нь тэр 2 сая гаруй ард түмнийг удирдаад Моше орж чадахгүй болонгууд Мошегийн оронд 2 дахь хүн нь болж гарч ирж байгаа. Одоо яг нөгөө олон гэрчнэрийн өмнө даалгасан Йошуа яж штэ. Моше тэр үүргээ биелүүлсэн байна. Тэгээ Йошуа орохдоо бурхан одоо зоригжуулж өгсөн үг байгаа. Та нар цээжилдэг гэж би бодож байгаа. Нилээд олон хүн цээжилсэн байдаг. Энийг Йошуа номын 1-8 дугаар бүлэг 8 дугаар ишлэл байгаа. Тийм ээ. Тэн дээр юу гэдгүү гэхээр хуулийн энэ номыг ном амнаас чинь бүү салаг. Хууль түгээр зогсохгүй энэ номын үгийг номд бичигдсэн үг бүрийг сахин биелүүлэхийн тулд яа гэдэг үлээ өдөр шөнөгүй тунгаан бод гэж хэлсэн байдаг. Биелүүлэхийн тулд өдөр шөнөгүй тунгаан бод. Бяслаг, тунгаа, бод. Тэгээ энэ олон дуулал дээр байгаа олон газар энэ тунгаан бодох талаар байж байгаа. Тэгэхээр энэ зүйл чинь бидний дасгал дадлага гэж юу юм бэ? Би өөртөөгөө тэмцэхийн тулд би гэр бүлдээ сайн тэмцлэр тэмцэж байгаагаа харуулж бие хянан захирч, уураа хянаж, тэсвэр төвчээртэй байж, омог бардам зангаа дарж, даруй номхон зангаар бие биендээ уян зөөлөн сэтгэлээр хандаж, уучлж инэрч явах хүч нь хаанаас ирдэг юм бэ? Бурханаас ирнэ. Хичээл зүтгэл нь хаанаас гардаг юм бэ? Хүнээс өөрөөс нь гарна. Харин хүч нь Бурханаас ирнэ. Хичээл зүтгэл байвал зориг тавиад хичээл зүтгэл гаргах юм бол Бурхан хүчийг өгнө. Тэгж өөрчлөлт ирнэ. Тэгжээж бид үр хүүхдээ зөв зүйтэй зүйлээр дагуулна. Тэгжээж бид нийгэмд гэрлээ тусгана. Тэгжээж бид энэ сайн мэдээнийхээ үйлчлэл сайн тэмцлэр тэмцсэн гэж эзнээс шагналаа эцсийн өдөр хүртэх болно. Бидэнд энэ яриад байгаа зүйлүүд чинь шагнал авдаг штеп. Цэрэг бол ялалт. Тамирчин бол бас ялалт тэгээд титэм. Шагнал, медаль өнөөдөр бол нэр алдар. Тариачин бол үр тариа. Гэхдээ энд тэсвэр төвчээр хатуужил, бие захирах чадвар тийм ээ? Бүхэл төрлийн юмнууд энэ жишээ авсан 3 зүйл дээр гарч байгаа. Жишээ авсан 3 зүйл дээр. Тэгвэл энэ бид бол энэ төрлийн хүмүүстэй өөрсдийгөө зүүрлээд дасгал дадлага хийх ёстой юм байна. За тэгээд цааш нь юу гэсэн гэж хэлэхээр иймд хэлж байгааг 7 дугаар ишлэл дээр иймд хэлж байгааг минь бодож тунгаа эзэн аливаа зүйл дээр чамд мэдлэг ойлголтыг сойрхох болно гэж хэлсэн байна. Бодож тунгаа гэж хэлж байна. Яг одоо өнөөдрийн ярьж байгаа зүйл дээр. Тэгэхээр өнөөдөр эзэн та бидэнд эзэн олон өнцгөр ярьдаг, олон өнгөөр ярьдаг. Өнөөдрийн яг энэ цагт энэ мөчид та бидэнд юу гэж ярьж байгаа гэхээр миний үгийг эхлээд чи өөрөө бод, тунгаа, бяслаг тэгээд олон гэрч нарын өмнө надаас сонсож байгаа тэр үгээ дараагийнхаа үед дамжуул гэж хэлж байгаа. Дараагийнхаа үед дамжуул. Тэгвэл тэр дараагийн үе чинь одоо заах чадвартай, итгэмжтэй хүмүүс байх ёстой гэж сургаж байна. Тийм болохоор бүгдээрээ бодъё тунгай. Тэгээд эзний үгээс л мэрэгэн ухаан ирдэг. Бид мэрэгэн ухаантай бид өөр ном унших хэрэггүй штэ уулна. Бид нар нэг өөр ном уншаад авах заавч угаасаа байхгүй. Бидэнд хангалттай мэрэгэн ухааны ном байж байна. Энэ бол бидний Библи. Энэ бол бидний амьд үг, хүчрэх үг болох Библи. Та бидний амьдралыг хэрвээ энэ үгийн дагуу тууштай цэрэг хүн шиг, тариачин хүн шиг зүтгэлтэй, хичээнгүй, хүлээцтэй, төвчээртэй, тамирчин хүн шиг хатуужилтай, дадлагтай, тасралтгүй, зогсолтгүй байж чадах юм бол энэ
хүчрхэг Бурхны үг, мэрэгэн ухаан та бидний амьдралыг хүссэж бүр төсөөлөхөөсч агуугаар өрөөх болно, ивэх болно. Бурхны үгийг гээд зориод тэнцээд өөрийгөө Бурхны үгээр дүүргээд ариун сүнсээр дүүрээд явж хахад бидний нэг номер тавиад аахар шаахар зүйл дээрээ бүдэрж унаад бас тэгсэн хэрнээ нэг номер тавиад зүтгэдэг. Юу идэх хүлээ, юу уух хүлээ, юу өмсөх хүлээ гэдэг тэр хоёрдугаар хэрэгцээний юмнуудыг Бурхан гайхалтай хангаж өгдөг. Гайхалтай. Энэ бол үнэхээр гайхалтай. Надад маш олон жишээ байгаа. Маш олон. Та нарт ч байгаа. Би мэдчихэе. Та нар өөрсдөө байгаа. Бас та нарт өөр харсан олон жишээ байгаа. Харин битгий мартаарай. Санах хэрэгтэй энийг. Санах хэрэгтэй. Ан аав олон байгаа. Аян замаа битгий мартаарай гэж бүү мартаарай гэж загтдаг шиг аахар шаахар зүйл олон байгаа. Аахар шаахар зүйлдээс болоод хаана хүрэх гэж яваагаа бид мартах ёсгүй. Юуны төлөө дуудагдсанаа мартах ёсгүй. Бидний ард хэн гэдэг эзэн, бидний ард хэн гэдэг, биднийг хэн гэдэг дарга илгээсэн. Хэн гэдэг эзэн биднийг томилж явуулсан. Тэр чинь өөрөө хүчрхэг учраас. Тэр чинь өөрөө амьд учраас. Тэр үхлийг ялсан учраас. Тэр өөрөө үхлийг ялаад амилсан учраас. Тэр амилсан сүр жавхлангаараа та биднийг өнөөдөр удирдах байгаа учраас бид шантрах юм байхгүй. Чөхрөх юм байхгүй. Гутрах юм байхгүй. Гуниглах юм байхгүй. Өнөөдөр даалгаж өгсөн зүйлээ л хий. Өнөөдөр үр хүүхдийг чинь даалгаад өгсөн байх уу ээжүүдээ? Тэгвэл үр хүүхдээ яг энэ миний даалгавар байна одоо гэд тэсвэртэй төвчээртэй хүүхдийнхээ төлөө зүтгэл гаргаад тариачин хүн шиг, тамирчин хүн шиг, цэрэг хүн шиг байхад Бурхан хүчийг өгнө. Бурхан ивэлээ өгнө, дүүр өгнө. Би тэгээд жишээ гэснээс зүгээр ганцхан жишээ хэлэхэд зүгээр хүнд нэг ярмааргүй байдаг ч гэсэн би өнөөдрийн тарин ярмаар санагдаад энэ сэдвүүн бас таарад байгаа болохоор яг уу ярий. Гэхдээ ер нь бол нэг ярихаар бас одоо тэгээд зарим хүн бол мэдгүй хүн, үнэмшихгүй мэддэг хүн бардамжийн гэж бодож магадгүй гэж бодоод би ярьдгүй. За яагаад тэгдэг вэ гэвэл одоо жишээлх юм бол би миний та нарын мэдхгүй хүүхдүүдийнхээ төлөө ярих гэж байна л да. Ихэнх нь мэдхгүй, зарим нэг ариун замд байсан хүмүүс бол миний хоёр хүүг бол мэднэ. Хоёр хүүг хуучин ариун замынхан бол мэдж байгаа. Манай хоёр хүүгийн нэг хэсэг хүн байдгийн. Яг одоо энд яригдж байгаа энэ дагалдагч нар нь гэж би үздэг. Яг 10 хэдтэй байхдаа одоогийн манай энэ өсвөрийн насны хүүхдүүд чиг байхдаа манай ариун замд цуглаанд анх ирж исэн. Манай хүү бэр хоёр эхлээд том хүү бэр хоёр тэр жижиг өсвөрийн бүлгээ хариуцаа явж исэн. Тэгэл тэр чигээрээ тэд нар цаашаа тэр бүлгээ авч яваад одоо тэд нар гэр бүл болоод баг дөрвчин 40 хүрэх гэж байна. Хүүхэд нь 16 хүрэх гэж байна. Дөрвчин хүүхэд нь 15 6 хүрч байна. За манай том хүүгийнх бол одоо хүүхэд нь 20 хүрсэн л дээ. Манай том ач. Тэгээд тэдний амьдралыг харахаар тэр одоо би гайхдаг штеп. Үнэндээ гайхдаг. Та нар яаж ингэж амьдрдгийг гэж. Манай хүн бит хоёрын хувьд нэг өвлүүлээд өгсөн хөрөнгө байхгүй. За яг нэг 3 айлын газар хашаа байсныгаа л шилжүүлсэн. Өөр нэг шилжүүлээд исэн байхгүй. За нэг 2 өрөө байр байсан тэрийг өгсөндөө. Тэгээ одоо тэр бүлэг хүн байна штэ. Гайхалтай явж байна. Тэрний үеийн гэвэл эзний сайн дайчин байхаар дуудагдсан гэж өөрсдөө хэлж байгаа. Тэгээд хамгийн ихэнд хийх юм бол эзнийг л үнэлэх штэ ээжээ гэж хэлдэг. Эзний үн цэнг ойлгож амьд эзнийг үнэлж чадсан бол өөр юугаарч солихгүй гэж хэлдэг. Амьд эзнээ үнэлсэн бол эхнэр нөхөр хоёроос эхэлдэг юм штэ гэж надад хэлж байгаа. Эхнэр нөхөр хоёроос эхэлдэг юм а гэж. А эхнэр нөхөр хоёр яг тэр үнтэй хүндтэй амьд эзнээ яг өөрийнхөө жинхэнэ миний итгэж найддаг, хүндлэн дээдэлдэг бурхан гэж үзээд бурханыхаа үгээр амьдрчих юм бол асуудал бэрхшээл нэг их гарахгүй, тэмцэл маргаан зөрчил гарахгүй гэж хэлдэг. А тэрийгэ хийгээ явж явахт нь санхүү мөнгө, эд хөрөнгө одоо тэр юу идэх хүлээ, юу уух хүлээ, юу өмсөх хүлээ гэдгээр нь хангадаг. Би ойлгож чаддгүй. Би тэдний хангамжийг ойлгож чаддгүй. Гайхалтай хангагддаг. Одоо тэгээд ажил хийж байгаа талбарууд дээр бүгд хамгийн тэргүүний игнэнд ажилдаг, дээшээ дэвшдэг, дандаа дэвшээд идэг юм байна. Дахиад идэг. Хувийн бизнес хэлсэн бол тэр нь томроод яваад идэг. Олон хүн хувийн бизнес эрхэлж байна одоо гэр бүлээрээ.
Тэгээд ахаа дэвшээд яваад байдаг. Тэгээд тэрийг яаж ингэж дэвшээд ингэж яваад байна гэхээр залхуурч болохгүй, эзний боол залхуурч болохгүй бид нар ажилсаг байхыг сурсан гэж хариулдаг. Назгаарч болохгүй, залхуурч болохгүй. Бид үнэн ч байх хэвээр бид ямар ч хүний ажил олгогчийн доор ажилласан бид нар үнэн ч ажиллах гэж хичээдгээ гэж хэлдэг. Тэгэхээр эн чинь юу юм гэвэл бид нар энд сонсоод сураад байгаа үгээ амьдралдаа Бурханаа үнэлэх үн цэнгээрээ хинжээд Бурханыхаа үгээр дүүрээд тэр үгээр амьдрж байхад угаасаа бүх юм гайхалтай. Би яаж уураа ялах вэ? Би яаж эхнэрийгээ нэг аятайхан зүйтэй аваад явчих вэ? Би эхнэрээ гомдоогоод байна. Эхнэрийнхээ санаанд хүрэхгүй байна. Эсвэл эхнэр нь би нөхрөө яаж хүндлэхийг сурах вэ? Би чадахгүй байна. Өөрийн мэдлгүй би нөхрөө дорд үзчихэд байна гэж үзэж байгаа бол би хүүхдээ буруу аргаар сургаад байна гэж байгаа бол эцэг их. Өсвөр насны хүүхэд надад захирагдахгүй алга болоод байна. Би хүүхдээ нийгэм рүү алдах гэж байна гэж бодож байгаа бол. Тэгвэл энэ зүйлийн чинь нэг номер нь Бурханы үгэнд итгэмжтэй хандах, Бурханыг амьд бурхан миний дээдлэн хүндэлдэг эзэн надад тушаасан зүйлээ гэж бодож амьд эзний үгийг хэрэгжүүлж явах юм бол бүх зүйл нь араасаа орж ирдэг юм байна. Би өнөөдөр санхүү хөрөхгүй байна, мөнгө хэцүү байна, өртөө зээлтэй байна гэж байгаа бол бас тэр чи юусч биш юм бэ. Тэгвэл хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүс нь зүгээр айгүй сайн шургуу ажиллаж гингээд ядарч унтлаа сөхөртлөө бас боол болж ажлынхаа боол болж захирагдаа зүтгэх нь бас зөв биш юм шиг байна. Бурхантай хүн шиг л ажиллах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энийг бид нар сурах хэрэгтэй юм байна манайхаа. Тэгээ энийг уриалмаар байна. За тэгээ дараагийн 8-аас хойшх 13 дуустал ишлэл нь бол Давидын үр удам үхлээс амьсан Есүс Христийг санагтун гэдэг ураа байна. За энэ болохоор ерөнхийдөө дайны уухай шиг юм аа. Өнөөдөр бид нар цэрэг дайчид гэж өөрсдийгөө үзэж байгаа бол үхлээс амьсан Давидын удам үхлээс амьсан Есүс Христийг санагтун гэж өөрсдийгөө уриалмаар юм. Есүс Христийг санагтун. Би Есүсийн цэрэг. Би Есүсийн төлөө гүйж байгаа тамирчин. Миний ялалт Есүстэй хамт. Миний үр тариа би Есүсийн тариаланч. Үзмийн модон Есүс. Мөчр нь бид нар ургуулж байгаа. Тэгвэл ургуулдаг эзэн Есүс би тариачин хүн цөхрөлтгүй нөрийг хөдөлмөр хийдэг шиг бид өнөөдөр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Залхуурч чадахгүй байна. Эзний үгийг уншихтаар залхуурч хаашаа назгаармааргүй байна. Эзний үгийг хэрэгжүүлэхтэр хойрог баймааргүй байна. Хоёр нүур гаргаж энд эрэхтэй айгүй сайхан байгаад гэртээ харихаараа өөр дүрд тогломооргүй байна. Хоёр дүрд хуурмааргүй байна бид нар. Нэг л дүртэй явмаар байна. Энэ нь Христэс ирдэг хайр нэгүсэлд ор явагдах юм аа. Тэрнээс биш та бид өөрийнхөө хүчээр хийхгүй. Өөрийнхөө хүчээр хийнэ гэвэл хизээч бүтэхгүй. Энийг бас би хэлмээр байгаа. Энэ Есүс эзний үг тэгж өөрөө хэлж байна. За Давидын үр удам үхлээс амьсан Есүс Христийг санагтуу энийг мартаж болохгүй. Аяны замд явж байгаагаа бити мартаарай, ахар шахар юм бити утгалдаарай гэж хэлсэнтэй адилхан. Энэ Давидын үр удам үхлээс амьсан Есүс Христийг санацгаая бүгдээрээ. За тэгээд Паул юу гэж хэлж байгаа нэхээр тэр л миний сайн мэдээ бөгөөд тэрхүү сайн мэдээний төлөө би гэмт хэрэгтэн мэт хүлэгдэн зовж байгаач Бурханы үг хүлэгдээгүй гэж хэлсэн. Хамгийн сайхан мэдээ Бурханы үг хүлэгдээгүй шүү манайхаа. Бурханы үг чөлөөтэй. Бурханы үг хизээч хүлэгдэхгүй. Харин гагцгүй би өөрөө хүлчих үедээ. Би л өөрөө хүлчих үедээ. Тэрнээс Бурханы үг хүлэгдэхгүй. Өөрөө өөрийгөө би хүлчих үедээ. Тэгээд эцэст нь дахиад нэг жишээ хэлэхэд би ер нь сайн мэдээнд дуудагдсан би бэлэн байх гэж хичээдэг. Хизээч сайн мэдээндээ бэлэн байх гэж хичээдэг. Бурхан байгаа газар маань намайг бэлэн байдалд ашигладаг. Гэхдээ энэ бол би биш. Бурхан гэж би мэдэрдэг. Бурхан ажиллаа хийдэг. Гайхалтай байдаг. Тэгээ энд ч гэсэн өнөөдөр ажиллаа хийж байна. Тэгээд энэ зүйлийг тиймээс Христ Есүстэй нэгдснээр ирэх авралыг мөнхийн яруу алдартай хамт хүртэх сонгогдсон ард түмний төлөө би бүгдийг төвчтгэ гэж байна. За тэгвэл бүгдээрээ сонгогдсон ард түмэн болох бид бүгд бие биеийнхээ төлөө төвчийе. Гэр бүл дээрээ сонгогдсон гэр бүлийн хувьд бие биеийнхээ төлөө төвчий. Уура барий. Бардамлаа дарий. Залхуурлаа ялий. Мэргэн ухааныг Бурханаас авъя. Гэр бүл дээрээ эхлээд сайн дайчин бай, сайн тариачин бай, сайн тамирчин бай. Ажил дээрээ бай.
За тэгээд дараагийнх нь түүнтэй хамт бид үгсэн бол түүнтэй хамт амьдрах болно. Хамтдаа төвчвэс хамтдаа хаанчлна. Түүнийг бид үгүйсгээс тэрээр бас биднийг үгүйсгэнэ. За аюултай нэг юм байна те. Хэрвээ бид байхгүй юм шиг үгүйсгээд байвал эзэн бурхан гिचээд эзэн байхгүй юм шиг загнаад байвал үгүйсгсэн хэрэгт орно. Тэгтээ там руу явах уу? Үгүйсгүүлээд там руу явах уу? За энэ хувьд бол дагaldагч болсон хүний хувьд бол там руу явахгүй. Шагналаа хүртэхгүй. Бариандаа орохгүй. Эзэн дээр очихдоо хөөрхөн амтан. Тэгтээ очино ямар ч байсан эзний хүчээр очино. Барианд орно. Орох нь орно. А тэгтээ шагнал байхгүй, титэн байхгүй. Тамирчнаар юм бол. Цэргээр юм бол надад даалгасан үүргэн дээр ялалт байхгүй. Надад үүрэг даалгавар өгсөн шүү дээ. Ялалтгүй. Тэгтээ Христ бидний өмнөөс ялсан учраас гайхалтай юм нь хамгийн сүүлийн өгүүлбэр байна. Бид итгэмжгүй байдаг ч үргэлжид тэрээр итгэмжид хэвээр өөрийгөө тэрээр үгүйсгэшгүй юм аа гэж. Есүс өөрийгөө үгүйсгэхгүй. Тийм учраас бид нэгэнт Есүстэй нэгдсэн бол Есүстэй хамт байх болно, хаанчлах болно. Тэгтээ ялсан шиг ялж, түрүүлсэн шиг түрүүлж, барианда орсон шиг л орё бүгдээ. Хичээе. За энэ зүйлийг бурхан бидэнд хэлж байна. Тэгээд онцлог утга санаануудаа хэлээд өгчий. За эхнийх нь болохоор эхний 1-р бүлгийн төгсгөл дээр байсан 4 ишлэлийн онцлог санаа байгаа. Бурханы үйлчлэгч итгэмжит юу уучлаарай. Бурханы үйлчлэгч нөхдөдөө итгэмжтэй үнэнч байя. За би энэ юугаа уг нь цээжлээд ордгийн өнөөдөр амьдсангүй богинохон цаг байлаа уучлаарай. Уулын цээжилж явах ёстой. Намайг өршөөгөөрэй бурхан минь. За Бурханы үгийн 2 дахь санаа нь 2-р бүлгийн 1-13. Бурханы үгийн үн цэнг алдагдуулалгүй бусдад хүргэхийн төлөө тэмцэх. Бурханы үгийн үн цэнг алдагдуулалгүй бусдад хүргэхийн төлөө тэмцэх. Үн цэнтэй үгийг бид нар хүлээж авсан шүү. 3 дахь нь сайн мэдээг тунхаглахаас бүү шантар хүчтэй бай, тууштай бай. За энэ урыг бурхан бидэнд өгж байна. Тэгээд бүгдээр нэг урайгаа уншаад дуусгая. За би урайгаа энэ дээр хийсэн гэж бодоод байна. Цээжилж чадаагүй байна уучлаарай. Уул нь аль болохоор цээжилж явбал илүү сайн байдаг юм аа. Дуудлагадаа үнэнч байж Есүс Христийн сайн мэдээний төлөө сайн тэмцлэр тэмцэцгээе гэдэг урай байна. Дахиад нэг уншчихъя. Дуудлагадаа үнэнч байж Есүс Христийн сайн мэдээний төлөө сайн тэмцлэр тэмцэцгээе. Есүс Христийн сайн мэдээний төлөө сайн тэмцлэр тэмцэцгээе. За ийм урайтай үгийг бурхан өнөөдөр та бидний зүрх сэтгэлд оюун бодолд дамжууллаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Залбираад дуусгая. За бурхан минь тэгээд танд баярлалаа. Та тэгээд өнөөдрийнхөө бидний чих сонорт сонсгосон үгээ бидний оюун бодол зүрх сэтгэлд хадаж нааж өгөөрэй. Тэгээд биднийг өөрийнхөө үгээр дүүргээд таны үгээр таны хайр ивэл нэгүслийн дагуу амьдарч бид өөрөө сайн тэмцлэр тэмцмээр байна. Сайн мэдээний жинхэнэ үлгэр жишээ баймаар байна. Эзэн минь бидний эргэн тойронд байгаа хүмүүст сайн үлгэр дуурайл болох хүчийг та өөрийнхөө хайр ивэлээр өгөж бид гагцгүй харин зориг тавин хичээж зүтгэе. Бид тамирчин шиг бай, бид цэрэг хүн шиг бай, бид тариачид шиг байя. Эзэн минь тэгээд үр дүнгийн хураах болно гэсэн итгэлтэйгээр урагшаа зүтгэхэд та хүч нь болоорой гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.